Биткойны талаар ярилцгаая. Тэгэхээр $63,000 төрөөд исэн биткойн буцаад $70,000 руу мацаж эхэллээ гэж хэлэхэд болно. Яг одоогийн байдлаар $67,400 дээр бол нэгж биткойны анш бол арилжаалагдаж байгаа. Тэгэхээр биткойн $60,000 уу $70,000 уу? Хөрөнгө оруулагчид юу гэж харж байна? За яг энэ 7 хоногийн хувьд бол бас нэлээд савлгатай 7 хоног бол да. 7 хоногийн ихээр бол 62,000 хүртлээ бол одоо унж үзүүлсэн болвол за одоо өнгөрсөн өчигдрийн ч юм уу байдлаар болохоор ингээд 70,000-ыг бас шүргэж байна. Маш одоо хэлбэлцэл байгааг бол эндээс харж болно. Тэгээд яг зүгээр энэ дээр нэг ийм тоон судалгаануудыг бас юуны хөрөнгө оруулалтын компаниуд гаргасан байгаа нь юу юм гэхээр энэ жилийн биткойны уналт одоо өмнөх тэр уналтуудаас ялгаатай байх нэ гэдгийг бас гаргаж ирж байгаа. Яагаад тэгэхээр энэ жил ямар өөрчлөлттэй болсон гэхээр биткойн гэдэг бүтээгдэхүүн бол өөрийн гэсэн ETF-тэй болсон. ETF гэдэг нь болохоор тухайн одоо биткойныг дагсан яг адилхан юм бүтээгдэхүүн өөр одоо хөрөнгө оруулалтын сангуудын гаргасан ийм бүтээгдэхүүнүүд байна гэсэн үг. Тэгэхээр тэрний сонирхол нэмэгдээд ахаар буюу ер нь бол хувьцаа олгож чинь гэсэн үг шүү дээ. Тэр сонирхол нэмэгдээд ахаар үндсэн үн бас тийм хурдтайгаар унахгүй байна гэж тайлбарлаад байгаа. Тэгэхээр 60-аас 70,000-ын хооронд байгаа одоогийн байгаа биткойныг юу тогтоогоод байна гэхээр ETF-ийн худалдаа авалтууд нэмэгдээд байгаа учраас биткойн одоо 50 руу орчихгүй байна гэдэг тайлбарлал өгч ил доо. Тийм учраас нөгөө өмнөх уналтууд бол яадаг байсан гэхээр дан ганц одоо зөвхөн яг энэ криптогоороо байгаад унжижсэн бол одоо крипто нь хажууталтаа ETF гэдэг бүтээгдэхүүнтэй болохоор тэрийг нь хүмүүс худалдаж аваад яг үндсэн үнийг бас унгаахгүй байна гэдэг л тайлбар явуулж байгаа. Тэгэхээр мэдээж өмнөх одоо биткойны уналтууд бол маш хүчтэй ч гэдэг юм уу ийм уналтуудыг болдгийг бол бид нар мэднэ. Тэгээд энэ жилийнх өөр нь юу юм гэхээр ETF-тэй болсон учраас тэр нөгөө ETF-ийг худалдаж аваад байгаа учраас хүмүүс тэр нь нэмэгдчихээр үндсэн үнийг унгаахгүй байна буюу тийм хүчтэй том уналт бас байхгүй юм шүү гэдэг бас мэдээллүүд л явж байна л да. Гэхдээ яг энэ дээр бол мэдээж санхүүгийн зах зээл өөрөө маш эрсдэлтэй гэдгийг ойлгох хэрэгтэй. Бид нар ямарваа нэгэн байдлаар бас энэ бүх өгж байгаа мэдээллүүд дээрээ бол та бүхэн мэдээлэл өгж байгаа болохоос биш тодорхой хэмжээгээр худалдаа авах ч гэдэг юм уу тэр саналыг өгөө гэдгийг бол маш сайн ойлгох хэрэгтэй.